За 혼자부터 산지하게도 금방아. 너네 어찌지 예를 호의 나시자가 남자서 갈등 어떻게 나가 옷 갈등 소란이 얼든 언들 나스다. 그렇게 아셔 잘하다. 왜 그랬으면 서로 설치하사 저희가 간 계획세 서로 이제 없던 데리고다 서로 놓았사. 그 계획세 서로 이제 아론 들어가서 기체적 시켜서 그 계획세 서로 이제 타인지도 애를 위해 던지기사. 그 계획세 서로 이제 같이 받친도 없이 서로 받았사. 어차피 계획세 서로 이제 좋은 지적 옳다 세크지와나 계획수자 살사간 것이야 계획세로지 적시 밀다던 어떤 새로운 바가 묶으면서 산사간 것이야 저래도 더 갈거야. Нийт Хувсан аймгийн Хэргас сумын ард иргэд зөвхөн олон та бүгдэд энэ бэлэгтэй сайхан өдрийн мэндийг Монголын бурхан шний төв гандан төгслийн хэдийн Бацагаан аймгийн номын их өргөнөөс айлтгаж байна. За энэ жилийн хувьд бол Хувсан аймгийн Хэргас сумын одоо ерөнхий боловсролын сургууль үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойгоо одоо тэмдэглэн гэхээр бид ажиллаж байна. За үүнтэй холбогдуулаад манай сумын одоо удирдлагууд Улаанбаатар хот байдаг Хэргас сумын нутгийн зөвлөл сумаа гэсэн одоо сэтгэлтэй олон хүмүүс өөрсдийнхөө одоо чадах болгоноор үнэн одоо сэтгэлээсээ энэ одоо сургуулийнхаа ойд бид бол бас ингэж оролцоод ингээд одоо явж гинэ гэж би бодож байна. Тэгээ Хэргас сумын сургууль бол 1925 онд Дижээлэнгийн хүрээний одоо төөрөн дээр тэр хүрээний дэргэд бол одоо байгуулагдсан байдаг. Тэгээ энэ одоо сургууль бол өнөөдөр маш олон одоо алдартай хүмүүс эрдэмтэн мэргэд бол өнөөдөр одоо төрөн гарсан. За энэ учир нь бол энэ яхахгүй энэ одоо хүрээний одоо буюу тэр хүрээн дээр одоо шавлан сууж исэн олон одоо лам нарын одоо бас буюу заяа гэж ингэж одоо сүсгтэй за бас лам хүний хувьд би бол ингэж одоо бэлэгшээдэг. За ингээд энэ сургуульд бол үе үед бол маш олон эрдэмтэн мэргэд багш нар бол ажиллаж өнөөдөр 100 жилтэй одоо золгуулсан байна. За миний одоо баруун моторд бол Хувсан аймгийн одоо Хэргас сумын дагаралтай Санжаа багш одоо морил өр хүүхдүүдийнхээ хамт одоо морилон саатсан байна. Тэгээ Санжаа багш бол 1965-аас 1980 оны хооронд бол энэ сумынхаа төрлөх сургуульд бол одоо хичээлийн эрхлэгч хийж ингэж одоо ажиллаж исэн. За энэ үед бол бас манай сургууль бол бас аймаг тухайн бүс нутаг ус хоорондоо бас үнэлэгдэж улсын тэргүүний сургууль эдэр болох ийм одоо бас амжилтын нэмжлүүд одоо байсан гэж ингэж бид бол үзэж байгаа. За тэгээ үүнтэй холбогдуулаад бид нар бол бас сумын одоо сургууль үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойд зориулсан энэ 100 жилийн одоо түүхийг одоо хөөрнөх ном бүтээлийг одоо бас ажлын хэсэгт гарцсан бид бас хийгээ явж байгаа. Тэгээ Санжаа багш маань өнөөдөр төрлөх сумынхаа одоо зон олонд нэгэн одоо хүндтэй одоо өргөлийг одоо өргөж байгаа юм байна. Ер нь бол өргөлийн дээд бол одоо нүмийн өглгөл байдаг гэж бурхны шинтэн бид одоо үздэг. Даамаа бол яг уу гэхээр энэ Монгол бол одоо 3 таа дэлгэрж анхандаа бол тэртээ хүнний хөрний үе, хоёр дахь удаага бол одоо Монголын эзэнт хөрний үе. За хамгийн сүүлд бол 17 дугаар зууны үед дэлгэрсэн энэ бурхны шний холбогдлолтой түүний одоо зан үйлийн холбогдлолтой энэ сайхан дээдийн одоо номыг Хэргас сумынхаа одоо нийт одоо ард иргэд өсөлтөн олонд бол одоо өргөж байгаа юм байна. За тэгээд энд бол үнэхээр одоо би бол та бүгдийн одоо буянд бол үнэхээр даган баясъя. Та бүгдийн үйлдсэн энэ их буйнаар та болон таны бүгдийн үр хүүхдүүд
За өнөр өтгөн сайхан байж үргэлж одоо сайн сайхны одоо явж буян одоо бэлхий өрөөлийг одоо айлтгахыг. За энэхүү одоо судард бол анхандаа бол одоо хүүхдийн одоо судар өргөж байна. За хүүхдийн судар бол ер нь энэ бурхны шний одоо зан үйл талаасаа энэ хүн за хүүхэд за эмэгтэй хүн эрэгтэй хүн ч гэдэг юм уу сүл тиймрийг одоо ариун өөд байлгах за буян заяагийн одоо дуудах за мөн одоо нялх хэвээр холбоотой төрлүүрийн одоо бурхны шний зан үйл түүнтэй одоо холбогдож Монгол хийгээд төвдийн мэрэгдийн одоо зохиос айлтсан олон сайхан одоо номууд одоо байдаг. За үүнээс бол өнөөдөр бол энэ хүүхдийн одоо судрыг одоо өргөж байна. За энэ хүүхдийн судрыг одоо гэр орондоо одоо залхахад бол маш их одоо ач тустай. Ер нь манайхан бол дээр үеэс энэ нялх хэвээр холбоотой энэ баяд зон олон бол их зан үйлүүдийг бол одоо үлдэж исэн. Жишээ нь одоо үйлдэл гэдэр хүүхд бол одоо хэц эдэр татах тийм ээ, сэжим эдэр татах мэтэр. Тэгээ дээр үеэс энэ манай хүрээний ламнар бол энэ төрлүүрийн энэ хүүхдтэй холбоотой янз бүрийн одоо сахиус зүйлтүүдийг одоо хүүхдэд одоо зүүж өгдөг. За энэ нь бол тухайн хүүхдийг одоо хүүхдэд одоо тохиолдох янз бүрийн одоо гай барцад тэргүүтнээс одоо хамгаалдаг ийм одоо зан заншлууд бидэрт байсан. За тэгээд энэ судар дээр судрыг одоо гэр орондоо заснараа таана хийгээд одоо нийт одоо хүүхдүүдийн одоо буян заяад аривжих за хүн хийгээд одоо хүн босын хорлол гадна дотны одоо саад барцад эдрээс одоо амьрлах ийм одоо хязгааргүй их одоо ийм ач тустай. За тийм учраас энэ судрыг одоо эдгээр өглөгийн эздийг өргөх тэр үед бол та үед бол бас бурхан шүтэний өмнө одоо нандигдан залаараа гэж ингэж одоо айлтгаж байна. За хоёрдугуул адуутай холбоотой. Ер нь баядууд бол өөрөө бол адууны их одоо их соёлтой ард түмэн. Буур тэртээ одоо бид 16 7 дугаар зууны үед тэр алтаан цаад хэсэг 100 гарын одоо эцэн төхөрний одоо харьяа дөрөвдийн одоо бага аймаг баяд түмэн гэж одоо явж байхдаа ердөөсөө бидний үндсэн одоо хийдэг ажил бол адуу одоо малдаг. Яг л 100 гарын одоо улсын гол одоо адуулж исэн мал бол адуу байсан. Тийм учраас энэ адууг бол одоо их адуулдаг, адууны соёл их өндөртэй. Тэртээ одоо 200-300 жилээсээ. Тийм ч учраас өнөөдөр энэ баядуудын дунд бол яг хөөхөр энэ адуутай холбоотой маш их овгууд одоо байдаг. Адууны зүстэй холбоотой борлууд, харагчууч гэдэг юм уу, цагаагчууч гэдэг юм уу тий. Адууны зүстэй холбоотой одоо маш олон овгууд байдаг. За үүнийг бид нар энэ түүхэн талаасаа бол нухсаатны талаасаа юу гэж одоо тайлаад байна вөхөр ердөөсөө энэ баядууд бол энэ адуу мал одоо адуулах за адуутай харьцахын соёл бол одоо их дэлгэрж ижээ. За энэ нь бол өнөөдөр энэ баяд нухсаатны дунд бол энэ адууны холбоотой одоо олон одоо уг байгаагаас бол илэрж харагдаж байна гэж бид бол ингэж судлаач хүний хувьд бол үзэж байгаа. За ийм учраас энэ адууны соёл их өндөртэй байсан. Тийм учраас энэ 17 дугаар зууны үед л энэ баруун Монгол нийт монголчуудын дунд бурхны шин дэлгэрээд ингээд одоо явах үед бол Монголын хийгээ төвдөө олон мэрэгдэл амнаар бол адуутай холбоотой мөн зан үйлтэй холбоотой ийм содор номуудыг бол одоо зохиосон. Ер нь бол адууг одоо тохиолдох янз бүрийн одоо өвчин янз бүрийн одоо барцч гэдэг юм уу те. Бүр тухайлбал тухайн адууг одоо малж байгаа адууг одоо морийг одоо унаж хэрглэж байгаа тэдгээр одоо хүмүүст тохиолдох барцсан сааттай холбогдуулаад ингээ олон төрлийн одоо судар номуудыг одоо зохиосон. За тэгээд эдгээр одоо номын одоо бас нэг номын бол яг үхээр энэ санжаа багш маань нийт одоо өрөө хүмүүсийнхаа зүгээс өглөгийн эзэн болоод бас одоо сумын нийт ард иргэдтэй одоо өргөж байгаа юм байна. За биений төрөний одоо хэлсэнчлэн дээдийн номыг бол бид нар бол маш их хүндэтгдэг эрт үеэсээ өөрсдөө одоо хөдсөн дийлэмсэд дээдийн номондоо бол торгон одоо баримт хийж ирсэн ийм л одоо соёлтой ард түмэн. За ийм учраас эдгээр одоо өглөгийн эзэдийн зүгээс өргөж байгаа номыг бол та бүгд бурхан шүтээнийхээ өмнө тавих за мөн түнчлэн одоо гол одоо цагаан сар хурал өдр байвал одоо бас салхи өдр оруулж лам өдр залж одоо уншуулах зэрэг ийм одоо зан үйлүүдийг одоо хийж байгаараа гэж энэ ярианы одоо талим та бүгдэд одоо айлтгая. За тэгээд энэ эдгээр энэ өглөгийн эзэдийн одоо өргөж байгаа энэ номыг бол
энэ 2025 оны 5 сарын 28-ны өдөр Увс аймгийн Хяргал суман дээр одоо зохион байгуулагдах Парчин төлж ба Монголын төвлийн одоо судалгаа хэмээх энэ олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр энэ номыг бол өсөлтөн олон та бүдэд одоо өргөх юм байна. Тэгээ бид бол түрүүн одоо хэлсэн энэ сумын сургууль байгуулагдж байгаа холбоотой маш олон үйл ажиллагаанууд явж байгаа. Гол нь бол нөгөө сум орон нутгаа одоо хөгжүүлэх, мөн түнчлэн одоо нөгөө нийт одоо сумын ард түмэнтэй нөгөө соён гэрлийн ажлыг бол одоо төлхөө явуулж байгаа. За тийм учраас бол бид нар бол энэ сумынхаа зориулаад энэ их агуу туульчны зориулсан ийм одоо олон улсын хурлыг хийж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо та бүд энэ номоо бол энэ үлгийн эзэн түмнээсээ бол гартаа авах ийм одоо боломжтой байна. Тэгээд эцэст нь бол энэ одоо эдийн номыг сумын нийт 100 олондоо өргөж байгаа. Санжаа өгшүүлэн одоо түүний өр хөвгтүүдийн юу сансан одоо эсэн хүслэн сэтгэжлэн бутаж өвчин зовлон гай барцдаггүй мэд сайхан саруул сууж буян одоо өргөлжд бэлхэж байхын үлзийтэй сайхан ёроолыг одоо өргөн төвшүүлье. Юуны өмнө Увс аймгийн Увс нутгийн нийт ард түмэндээ аймгийн 100 жил Хяргал сумын сургууль байгуулагдсны 100 жилийн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. За би энэ Санжаа багшийн дунд залуу байна. 8 сайхан хүүхэд төрүүлж өсгсөн буянтай уурал аав минь одоо их сайхан өндөр наслаад өрөөгдийнхаа бишиг буйныг эдлээд сайн сайхан явж байна. Одоо энэ жил 93 нас орж байна. За тэгээд одоо энэ аав маань сургуулийнхаа Хяргасынхаа сургуулийн 100 жилийн ойд ер нь болж ийг нь явна л гэж зүтгээд байгаа шүү дээ. Замын аяа таах юм явнаа л гэж босчаавал суучдаг хүн. Тэгээ буурал аав юм энэ сайхан ёроолтой энэ сайхан судрыг одоо өнөөдөр бид бүхэн одоо энэ Улаанбаатарынхаа төв ганданд одоо авчираад ингээд сайхан авшиг өгөөд амин сүнс оруулаад ёроолгоод ингээд энэ судраа ямар ч байсан сайхан та бүхэндээ хүргэхэд бэлэн болголаа. Боско. Бодлохоо болно. За ламбагстай нэг өргөд. Ноён номын мөр явуулах байна. За ингээд аав минь энэ сайхан сэтгэлийн бэлгийг нутгийн ард 100 олон минь сайхан хүлээн авч буурал аав минь уянтай энэ сайхан бэлгийг бурхан амиртай залж үеийн үе дөрөвтэйгээ тагж үтэж биширч яваарэ гэж та хэлээ да. Хөрлөг сургуулийн минь 100 жилийн баярын мэндийг одоо нутгийн сайхан ах トゥ нартай өөд өргөн дэвшүүлье.